Хэмжээнд улсын сайн малчин 56 шалгарсны 3 нь Өвөрхангай аймгийнх. Мөн Тус аймгаас улсын тэргүүний тариаланч улсын тэргүүний малчны бүлэг анх удаа шалгарсан юм а. Өвөрхангай аймаг өнгөрсөн зуншлаг сайхан байсан тул энэ жил үүлжөөж тавтай байгааг хэлж байлаа. Улсын сайн малчнаар шалгарсан Баянгол сумын малчин Отгонбаатар Санд сумын нутагт өвлжиж байлаа. 2000 гаруй толгой 5 хушуу малтай тэрээр сүүлийн 1 жилийн дотор 5-аас 6 өрхөд 300 гаруй төлөвч малжуулсан байна. Хоёр туслах малчинтай сумын хэмжээнд үхрийн тоо толгой буурсан бол харин Отгонбаатар үхэр сүргээ өсгсөн амжилтаар сар шинтэйгээ золгож байна. 300 гаруй төлөх бол хохны голдон бол тэн 2005 оноос хойш өснөдөө 5-6 айл малж болсон. Улсын хэмжээнд улсын тэргүүний малчны бүлэг 3 тодорсны нэгээр Нарийнтэл сумын Шаргагийн Улаастай малчны бүлгийг шалгарсан байна. Улаастай бүлэг нь 2008 онд байгуулагдсан нийтдээ 15 өрхийн 62 гишүүнтэй. Мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ 2 га талбайд төмөс хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тарьдаг. Өнгөрсөн онд улсын хурлын дарга Батхүүгийн санаачлагаар Өвөрхангай аймагт хэрэгжүүлсэн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд Оросын улбаны улсад үйлдвэрсэн 35 морины хүчин чадалтай иж бүрэн трактор газар тариалан мал аж ахуйн тоног төхөөрөмж авчээ. За энэ хүү техник тоног төхөөрөмжийг ашигласнаар ариун ургац авах, хадлан тэжээлээ базаах, эргэлтийн өрөнгөө нэмэгдүүлэх боломж бүрдэж, улсын шилдгээр тодорхойлоо үйл ажиллагаа нь өнөөдөр өргөжлөө. Бэлчээрийн зөв зөвхөстэй ашиглаж өвөл хаврын бэлчээрийг, өвөл хавар зүүн намрын бэлчээрийг зохион байгуулалттай юутай хуваарьтай ашиглаж байгаа. Ашиглаж сурснараа одоо бид нэр энэ амжилтанд хүрж байна. Нарийнтэл сумаас тодорсон дараагийн шилдэгэн тэргүүний тариаланчлаа. Улсын тэргүүний тариаланчаар Дас зэвгийн Эрдэнэ сүрэн шалгарчээ. Би одоо 10 жил ногоо тариалсан. 10 жил. 2000 оноос хойш ногоо тариалсан. Тэгээд одоо миний энэ сайхан ажлын нүтэлийг мань үнэлж ийм сайхан шагнал олгосон байна. Баяртай байна. Эднийх жилдээ 20 сая төгрөгийн борлуулалт хийж гаагаас авах ургацын хэмжээгээ жилээс жилд нэмэгдүүлсэн үзүүлэлтээр за энэ хүндтэй шагналын эзэн болчихно. Орон нутгаас олон сайн малчид төрж олон одоо сайн тариаланч тэргүүний тариаланч төрнө гэдэг бол орон нутагт бас ард иргэдийн итгэх чармайлт сайн, төрийн бодлого сайн зөвлөж, төрийн бодлогын үр дүнд ард түмэн маань бас үйл ажиллагаанд сайн эрчимжиж байгааг нэг хэлбэр ингэж бодож байгаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20% хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж байгаа. Мал аж ахуй газар тариалан төрөөс бодлогоор ийхүү тэмцснээр орон нутагт ажилгүйдэл ядуурлыг бууруулах улмаар аймаг сумдын эдийн засаг бэрхжих, хөдөөнөөс хотлооч хэглэсэн их шилжилт хөдөлгөөн буурах гэд араасаа олон сайн үр дагаврыг дагуулж байна. Дүнтэй цаг хугацаа модын дундуур сүлжин арилж намар хавар аглаг талын бараанд дөрвөн цаг эргэж насан мөнхийн хөх тэнгэр нь өнөд шидийн гүн утгыг өөртөө нууж наран саран бүслүүр зөмөрөөгөө илхийн болдог их орон арцгийн их орон миний Монгол. Сар шинийн мэнд дэвшүүлээ.